Сая ингээд үзэж байхад тэр амтан бас авраад ах шиг байна. Тэгээд яг ямар зорилгоор энэ роботын үйлдэлүүдийг даалгавруудыг биелүүлж байна тэр зорилго нь юу вэ? Зорилго нь юу вэ? Амтан аврах. Бас энэ нөгөө амтны үрэлэн байгаа шүү дээ. Сэнэр оглоо бүх ажлыг тийм роботын зорилгоор хийх гэсэн. Зорилготой байна. Одоо тэгэхээр хүний хийж чадахгүй байгаа үйлдэлийг роботын тусламжтайгаар хийж тухайн амтныг аварна гэсэн үг үү? Тий. Юунийг ойлгож болох вэ? Тэр дотор нь байршуулах гэсэн зүйлс гэж байна. Одоо сая жишээлбэл саяны тэр үйлдэл дээр бол хичнээн үйлдэл гаргах хэрэгтэй байсан байна. Тэрнэр ойрцоо баг үйлдэл нэг нэлээд гарах байхаа баг 20 гаруй тэгэл тэршээ бас даалгавртаа ороод явчихсан. 10 20 мөрөө. Тийм явцал байна. Энд бол өрсөлдөгч нар нэлээх орж ирсэн байна шүү дээ. Өрсөлдөгч одоо хүүхдүүдэд харж байхад хэр бэлтгэгдсэн байна. Энэ нэлээд сайн бэлтгэгдсэн гэж бодчих. Тийм үү. Юугаараа бэлтсэн байна? Роботороо бас тэрсээ багийнхаараас тэр чирээ бас нэлээд их орж байгаа болохоор. Тийм. Юугаа найснастай хандаад өгдөг. Би бол роботыг заавалжгүй үүсгэж одоо шахахгүй. Харин роботыг зүгээр одоо үүсгэхэд одоо ямар одоо ашиг тусаагаар хаа зүгээр болж үзээрэй. Одоо маш олон хүний чадахгүй юмуудыг хийж болох боловсрол роботыг одоо бид нар сөхөг хичээж байгаа. Мэдээж энэ байсан роботын сургуулиуд их гоё байсан. Тэгээд тэднээс сурч авсан зүйлүүд нь одоо янз бүрийн Монгол улстай оруулах төхөөрөмжүүд тэгээд бас роботын материалууд байлаа. Музей роботын сургуулиудыг үзэхэд маш гоё санагдсан шээсээ. Тэгээд би одоо тэгээд найзуудтай роботоор хичээллэрэл гэж хандаа. Энэ өнөөдрийн энэ тэмцээнээр энэ хүүхдүүдийг сайн хараад байгаад баяр ажиллах чадвар амар ихсэн байна. Манай монголчууд ч ямар нэг урлаан тэмцээнд орлохоор дандаа ганцаарчсан төрлүүд ялдаг шүү дээ. Ер нь бол гадаадын тэр тэмцээнээр баяр ажиллах юмар ерөөсөө тэр тодорч бодордгоо. Харин энэ 6 хоногийн аяллаар гэвэл энэ Солонгос улсын хөгжил дэвшил бас энэ улсаас ер нь сурах зүйл их олон байна. Гадаасаа хараад байгаа бол хог хайдгүй зохион байгуулалттай утаа багтай гоё. Өнөөдөр болохоор ингээд тэмцээн дээр амар олон хүмүүсттэй тэгээ амар олон хүмүүс оролцсон юм байна. Тэгээд ингээд хоорондоо тэмдэг солилцаад ингээд маш олон юм тэмдэгтэй болсон. Тэгээд ер нь хүүхдүүд нь аюу тийм аяастай тийм амар ээлтэй тийм хүүхдүүд юм байна. Хүүхдүүд тэр тэмдэг бинтээ танилцсан айгуу гоё санагдсан. Тэгээд бид нар дараа жил бол ярих юмаа сайн бэлтмээр юм шиг санагдсан да. Ярих юм гэхлээр одоо энэ хүмүүс прожект буюу төсөл гэж ярьж байгаа шиг байна тийм ээ. Тэгээ ер нь Монголоос ирсэн шинэ нэр нь одоо олон улсын лаборатори сургуулийн баг хамт олон маань ямар шүү судалгаа төсөлийг одоо хийсэн бэ? Улаанбаатар утаа багасгах талаар тийм төсөл боловсруулсан байна. 그래서 몽골에서 이 로봇 교육이 활성화되려면 넓은 땅과 그리고 많지 않은 인구의 몽골이 로봇에 좀 더 투자를 하기 위해서는 어떤 면이 좀 부각이 되어야 된다고 생각이 되는가 하면 로봇을 만드는 그 기술보다는 로봇을 운영하고 로봇의 프로그램을 짜 나와서 사람이 부가가치를 이룰 수 있는 쪽으로 로봇 기술을 배우고 또 익히고 한다면 몽골이 나중에 그 추후에 세계에서 선도적으로 나갈 수 있는 로봇 국가가 되지 않을까 생각을 합니다. 더불어 몽골이 로봇에 좀 더 투자를 해야 된다고 생각을 하는 그런 제 생각을 가지고 있는데 그 이유는 굉장히 한국의 16배가 넘는 국토를 가지고 있음에도 인구는 16배가 적죠. 이런 나라에서는 로봇이 인간이 할 수 있는 여러 가지 일을 대체를 한다면 예를 들어 양이나 말을 또는 낙타를 칠 때 로봇이 대신을 한다거나 아니면은 멀리 떨어져 있는 사람들을 서로 연결할 때 로봇이 대신을 해줄 수 있다면 몽골에서는 굉장히 필요한 이른바 적정 기술이 되지 않을까 생각을 합니다. 그래서 앞으로 몽골이 좀 더 로봇에 관심을 많이 가지고 또 몽골의 로봇 교육이 좀 더 활성화되어서 나중에 몽골 국가 발전에 중요한 기술과 중요한 인재를 로봇 분야에서 키워내고 배출할 수 있으면 좋겠습니다.